Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд уушигны хатгалгаа тусч эндэх тохиолдол олон гарч байна. Энэхүү эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлдээ дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг чиглэл компаниас дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрладаг сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд утаанаас хамгаалах маск бэлгэллээ. Чиглэл компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 25 сая төгрөгийн өртөг бүхий галт тогооны тоног хөрөмжийг ханиулж байжээ. Харин энэ удаа утаанаас хамгаалдаг маскыг 3 цэцэрлэг нэг сургуулийн 1500 хүүхдэд гардуулсан юм а. За Чингэлдээ дүүргийн хувьд бол саяхан нийслэлийн засаг даргын захирамжид дурдсан утааны 1-р бүс буюу 1-р бүст хамрагдсан нийт 13 гэр хороол байгаа. За утааны идэвхжил бол мэдээж хэрэг 1-р бүс дээр бол хамгийн өндөр түвшинд байдаг. Энд бол манай гэр хорооллын 7-оос 19-р хороо нийт 13 хороо хамрагдж байгаа. Өглөө ороод бол үнэхээр аимшигтай утаа бол үнэхээр замын цаад харагдахгүй юм хүнд байдаг. Монгол улсад дотоодоо үйлдвэрлэсэн, Эрдэнэ дотоод үйлдвэрлэсэн маск үйлдвэрлэдэг компани бүтээгдэхүүнээр одоо нэг удаагийн маскаар хүүхдүүдэд өглөө ороод нь одоо нэг ч удаа 7 хоног гэсэн зүгээд одоо утаа багч гэсэн одоо хордоосоо гэсэн үүднээс энэ хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулж байгаа маа. Чиглэл компанийн хувьд хүнс нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмжийн худалдаа үйлдвэрлэл, засвар үйлчлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.